За физикийн тулгуур ойлголтууд богино хэмжээний хичээлийн 7 дугаар хичээлийг эхлүүлье. За өнөөдрийн сэдв цахилгаан гүйдэл. За бид нар цахилгаан гүйдэл гэхээр цэнэгийн урсгал гэдгийг бол бүгд мэдж байгаа. Хамгийн түрүүнд бол бид нар дамжуулагч доторх гүйдлийг өргөн хэрэгэлдэг болохоор авч үзье. Хэрвээ дамжуулагчид ямар нэгэн потенциал өгөөгүй буюу дамжуулагч дотор цахилгаан орон байхгүй бол түүн дотор байгаа чөлөөт электронууд, одоо сул электронууд гэж бид заримдаа хэлдэг. Эдгээр нь бол цахилгаан статик тэнцвэрт орсноор гүйдэл гүйхгүй. Өөрөөр хэлэх юм бол тэр цэнэгүүд бол тайван байна л гэсэн үг. Цахилгаан орон тэгээс ялгаатай болох юм бол цахилгаан орны зүгээс цэнэгүүдэд хүч үйлчилж эхэлнэ. Тэгэхээр цэнэг маань эерэг туйлд татагдаад сөрөг туйлд түлхэгдээд урсаж эхэлнэ гэсэн үг. Энийг бол бид нэр үндсэндээ цахилгаан гүйдэл гэж хэлж байгаа. Гол тодорхойлолт нь бол цахилгаан гүйдэл гэдэг нь дамжуулагчийн нийт талбайгаар нэг хугацаанд урсан өнгөрөх цэнэгийн хэмжээг хэлнэ гэсэн. Яагаад нийт талбайгаар гэсэн бэ гэхээр дамжуулагчийн хөндлөн огтлын талбай бол гүйдэл төдийлөн нөлөөлдөггүй. Гүйдлийн хэмжээнд өргөн нарийн янз бүрийн дамжуулагчдыг хооронд нь цуваа холбоцсон байлаа гэхэд бүгднгээр нь нэг ижилхэн гүйдэл өгдөг. Тэгэхээр энэ гүйдлийн хэмжээ бол дамжуулагчийн өргөн нарийнаас болж төдийлөн өөрчлөгдөд байхгүй гэсэн үг. Цахилгаан гүйдлийг бид нэр ампер нэгжээр хэмждэг. Энэ ампер нэгж маань бол олон улсын системийн үндэсний нэгж дотор орж явдаг. Учир нь хүн төрөлхтөн цахилгаан цэнэг гэж юу вэ гэдгийг нээж илрүүлэхээс өмнө цахилгаан гүйдэл гүйдэг болохыг нээж хэрэгжилж эхэлсэн байна. Тэгээд дамжуулагч гэдэг энэ материал дотор чухам яг юу урсаад байгаа юм бэ гэдгийг бол их хожуу нээсэн. Өөрөөр хэлбэл бид нар электроныг 19 20 дугаар зууны зааг буюу 1897 онд нээсэн. Тэр болтол бол үндсэндээ цахилгаан гүйдэл гэж чухам юу урсаад байгаа юм бэ гэдгийг бол сайн мэдэхгүй байжээ гэсэн үг. За ийм болохоор цэнэгийн нэгж бол сүлд нь гарч ирээд дам нэгж болж бүртгэгдсэн. Үндсэндээ бол ампер гэдэг нэгж маань бол системийн үндсэн нэгж байна. Хатуу бие дотор гүйдэл гүйхээс гадна шингэн дотор хүртэл гүйдэл гүйж болно. Тэгэхээр шингэн дотор бол янз бүрийн атомын ионууд уусмал хэлбэртэй оршдог. Ийм шингэн бол маш сайн цахилгаан гүйдлийг дамжуулна. Харин жишээлбэл нэрмэл ус бол дотроо ямар ч эрдэс бодис ион агуулаг байдаг учраас нэрмэл ус бол гүйдлгүүлэхгүй тусгаарлагч болж хувирна. Харин бид нар бол амьдрал дээр нойтон чихтэй ус хүргэсэн юм цахилгаан гүйдэл дамжуулдаг учраас ус цахилгаан сайн дамжуулдаг гэж ойлгоод байдаг. Үнэн хэрэгтээ бол ус дамжуулж байгаа хэрэг биш. Усанд ууссан эрдэс бодисод дамжуулж байгаа гэсэн үг. Тэгэхээр нэрмэл ус бол цахилгаан гүйдэл дамжуулахгүй байна шүү дээ. Бидний амьдрал дээр байгаа мэдээж ус бол ундны ус ч тэр дотор нь маш олон төрлийн эрдэс бодис агуулгадж байгаа. Тийм болохоор ус чигтэй зүйлс цахилгаан сайн дамжуулдаг. Усан дамжуулаад байгаа хэрэг биш. Усанд ууссан ионууд дамжуулаад байгаа. Давсыг жишээлбэл бид нар усанд уусгах юм бол натрий, хлор гэсэн хоёр атом байдаг. Энэ хоёр атом усанд уусгахдаа металл буюу натрийн эерэг ион болж харин хлор нь сөрөг ион болж тогтдог. Өөрөөр хэлэх юм бол хоорондоо нэг электроныг өгч авалцсан гэсэн үг. Натрийн атом нь электроноо хлорт алдсанараа эерэг цэнэгтэй болж хлор нь нэг электроныг өөртөө авснараа сөрөг цэнэгтэй болдог байна. Ингээд эерэг сөрөг ионууд усан дотор ууссан хэлбэртэй байхдаа бол хоорондоо нэг эерэг сөрөг цэнэгүүд юм чинь татаад ойрхон байж байна. Харин бид нар цахилгаан гүйдэл гүйлэх гээд хоёр электрод оруулаад ирээ. Ингээд энэндээ гүйдэл үүсгэгч зай залгачи тэгвэл яах вэ? Эерэг цэнэгтэй энэ электродод сөрөг цэнэгтэй ионууд бүгд татагдаж хөдөлж эхэлнэ. Харин энэ сөрөг цэнэгтэй электродод эерэг цэнэгтэй ионууд татаж хөдөлж эхэлнэ. Ингэхээр ионууд буюу бүтэн атомууд усан дотроо уусмал дотроо хоёр тишээ салаад урсаж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр хэрвээ бид нар давсны уусмалтай савнд ингээд хоёр электрод дүрээд гүйдэл гүйж эхлэх юм бол нэмэх цэнэгтэй буюу эерэг электрод дээр хлор маань өөрөө хий болж уснаасаа дэгдэж гарч ирнэ. Харин натрий бол металл болохоор сөрөг цэнэгтэй электрод дээр очиод наалдаа тогтчихдог байна. За тэгэхээр энд бол
гүйдлийн чиглэлийг нь авч үзэх юм бол эерэг цэнэгтэй яануудын зүгт гүйдэл гүйж байгаа мэтэр бид нар төсөөлж болно. Гэхдээ энэ дотор бол мөн сөрөг цэнэгтэй яанууд хөдөлж байгаа гэдгийг мартаж болохгүй. Тэгэхээр ийм шингэн дэх гүйдлийг ашиглаад бол орчин үед маш олон төрлийн технологиудыг хэрэглэдэг. Ер нь бол зай хураагуур буюу аккумулятор батарейнууд бол дотор нь ийм яанууд урсж идэг. Нэгсэндээ шингэн дэх гүйдэл байдаг. За түүнээс гадна яг ингэж атомууд ялгардаг зарчмыг нь ашиглаад одоо автомашины эд ангуудыг хром гэж нэрлэдэг металлаар өнгөлөхөд энэ технологиг ашигладаг. Цахилгаан гүйдэл гүйлгэснээр хромын атомууд хар төмөрөн материал дээр очиж бүрхүүл болж тогтож үлдэх нь шүү дээ. За энийг бол бид нар электролизing арга гэж нэрлэдэг байгаа. За мөн ингээ шингэнд гүйдэл гүйхээс гадна бас хий дотор ч гэсэн гүйдэл гүйдэг. Хий дотор шингэнээс ялгаатай нь сөрөг ионууд гэж байхгүй. Хий бол өөрөө нэг л төрлийн атомаас бүтнэ. Тэгэхээр хийн электронууд нь атомаас сугарж гарснаар хий дотор эерэг ион болон сөрөг электронууд үүсдэг байна. Ингэхээр эерэг ионууд нь мөн л шингэн доторх эерэг ионууд шиг сөрөг цэнэгтэй электрод руу татагдж орсно. Мөн электронууд нь сөрөг цэнэгтэй учраас эерэг цэнэгтэй электрод руу татагдж орсдог байна. Харин бид нар бол энэ сөрөг цэнэгтэй электродыг бол катод, эерэг цэнэгтэй электродыг анод гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ нэршил бол хаасаагүй өргөн тааралдана гэсэн үг. Гүйдлийн чигийг мөн эерэг цэнэгтэй ионуудын чигт тодорхойлж үзнэ. Учир нь анханасаа бид нэр нь гүйдлийг эерэг цэнэгтэй зүйл урсж байна гэж төсөөлснөөс үүдэлтэй шүү дээ. Электроныг нээснээр электронууд бол гүйдлийн чиглэлийг эсрэг урсдаг байна гэдгийг бол мэдсэн. Хийдэх гүйдлийг ашиглаад маш олон зүйлийг хийж болдог. Нэлээд дээр үеийн гудамжны гэрэлтүүлгийн чимэглэл бол энэ неон гэрэл гэдэг шилэн хоолоогоор хийсэн гэрлүүдийг маш өргөн ашигладаг байсан. За одоо бол орчин үеийн технологи сайжраад LED гэрлийг өргөнөөр ашигладаг болсон учраас неон гэрлийг хэрэглэх багассан. За түүнээс гадна бид нар энэ флуоресценц гэрэл, гэр ахуйн гэрэлтүүлэг, албан газрын гэрэлтүүлэгд мөн өргөн хэрэгжилж байсан. За мөн л LED гэрэл гарч ирснээр бол энэ неон гэрэл, флуоресценц гэрлүүд бол ашигтуулын коэффициент багатай буюу одоо энергийн алдагдал өндөртэй учраас мөн хэрэглэнээс шахагдж байна. За хий доторх гүйдлийн хамгийн өргөн тааралддаг жишээ бол аянга цахилгаан юм. Тэгэхээр хий дотор гүйдэл гүйснээр бол энэ атомууд нь электронуудтайгаа мөн хоорондоо мөргөлдөж гэрэл үүсгдэг. Тэгэхээр энэ агаар дотор цахилгаан гүйдэл гүйснээр бол бид нар маш хурц гэрэл аривчхийг хардаг байна. Цахилгаан гүйдлийн бичил төрөх буюу яг тэр электронууд ер нь хэр хурдтай хөдөлдөг, хэрхэн хөдөлдөг вэ гэдгийг авч үзье л да. Тийм ээ. Тэгэхээр жишээлбэл дамжуулагч зэсийг аваад үзэхэд бол зэсийн атомууд тодорхой юм орон тор гэх бүтцийг үүсгэж тогтдог. Тэгэхээр энэ орон тор дотор сул чөлөөтэй электронууд байгаа бөгөөд эдгээр нь урсгахдаа энэ атомуудын завсар зайгаар урсаж эхэлнэ. Үндсэндээ бид нар зүгээр сэрэг поролонон дотор ус урсж байгаа мэт төсөөлж болох юм тийм ээ. Энэ атомууд нь бол хоорондоо салшгүйгээр холбогдож барьцаалтанд тогтсон байгаа. Харин чөлөөт электронууд бол энэ атомуудын дундуур урсах хэрэгтэй бол. Ингэхдээ мөн л атомуудтайгаа энэ электронууд нь мөргөлдөнө. Мөргөлдөөний үүднээс бол шулуун замаар явахгүй, эмх цэгцгүй мөрийн сарийн замаар хөдлөнө гэсэн. Гэхдээ гүйдэл гүйгээгүй ах үед энэ чөлөөт электронууд мөн л 51 цэг дээр байгаад байдаггүй. Атомуудын хооронд мөргөлдөөд хөдөлж байдаг. Эмх замбраагүй хөдөлгөөн үндсэндээ хийж байдаг гэсэн үг. Харин гүйдэлгүйгээд эхлвэл электронууд маань эмх замбраагүй хөдөлгөөнөө хийхийн хамт бүгдээрээ нэгэн зүгт гүйдлийн одоо яг эсрэг зүгт гэсэн үг урсаж эхэлнэ. Тодорхой хөдөлгөөн хийж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр эмх цэгцгүй хөдөлгөөн хийхийн хажуугаар эмх цэгцтэй нэг чигтэй хөдөлгөөн бий болно гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр эмх цэгцгүй хөдөлгөөн нь бол угаасаа гүйдлийн хөдөлгөөн биш. Харин бүгднгийнх нь нэг чигт хандлагатай хөдөлж байгаа хөдөлгөөн л гүйдлийн чиглэл юм. Тэгэхээр энэ электроны энэ гүйдэлд оролцохдоо хөдөлж байгаа дундаж хордыг гаргаж ирэх хэрэгтэй.
Яг тухайн үеийн электроны хурдыг нэг электроны хурдыг аваад үзэх юм бол энэ нь гүйдлийн хурд биш. Нөгөө эмх замбраагүй хөдөлгөөнийхөө хурдтай хамт байна гэсэн. За ингээд дундаж хурдыг нь бол бид нар гүйдэлд оролцож байгаа хурд гэж хэлж болох нэ. За энэ дундаж хурдыг бол англи хэлэнд дрифт хурд гэж нэрлэдэг. Дрифт гэдэг нь бол эмх замбраагүй хөдөлгөөн хийхийн хажуугаар нэгэн зүгт бүгдээрээ хамт хөдөлж байгаа гэсэн санаагаар хэлж байгаа үг бахнэ. За тэгвэл электроны дундаж хурд буюу дрифт хурдыг гүйдлээр тодорхойлъё. За ингэвэл дамжуулагч дотор бид нар электронууд тодорхой дундаж хурдтай хөдөлж байгаа. Тэр нь гүйдэл учраас эмх замбраагүй хөдөлгөөнийх нь хурдыг хасжээ. Энд байхгүй гэж зүгээр төсөөлье. Ингээ бүгдээрээ нэгэн жигд хурдтай, ижил хурдтайгаар электронууд урсаж яваа гэж үзье. Дамжуулагч дотор тодорхой уртыг электронууд ижил хугацаанд туулах ёстой. Өөрөөр хэлбэл дельта T хугацаанд электронууд S зам туулсан гэж үзвэл тэдгээрийн дундаж хурдыг хугацаагаар үржүүлж гаргана гэсэн үг. Дамжуулагч материалын 1 м куб тутамд n тооны чөлөөт электрон байдаг гэж үзэх юм бол А гүржих нь S буюу хөндлөө огтлолын талбайг S уртаар үржүүлсэн энэ нэг хэсэгхэн бичил эзэлхүүн дотор тодорхой тооны электрон байгаа. Түүнийг нь тодорхойлох хэрэгтэй болно. За ингэвэл энэ тооны электрон нь юутай тэнцүү байх вэ гэхээр чөлөөт электроны тоог эзэлхүүнээр үржүүлнэ гэсэн үг. Эзэлхүүн нь хөндлөө огтлолын талбайг S явсан замын уртаар үржүүлжээ гэсэн үг. Энэ эзэлхүүн дотор байгаа, энэ бичил эзэлхүүн дотор байгаа электроны цэнэгийн хэмжээг тодорхойлъё гэвэл электроны цэнэгийг электроны тоогоор нь үржүүлнэ гэсэн үг. Энэ хэмжигдэхүүнийг электроны цэнэгээр үржүүлэх юм бол энэ дундуур нь оруулж ирээ бичсэн байна. Ийм хэлбэртэй илэрхийлэл боллоо. Одоо эндээсээ гүйдлийг олбол цэнэгийг хуваах нь хугацаа буюу нэг ч хугацаанд урсан өнгөрөх цэнэгийн хэмжээг гүйдэл гэж үзнэ гэд хугацаанд хуваах юм бол энэ хоёр хугацаа хураагдаад энэ илэрхийлэл маань гүйдлийг илэрхийлж байгаа бахнэ. За тэгэхээр энд электроны хурд гүйдлийг тодорхойлоод байна гэж ойлгож болохгүй. Хөндлөө огтлолын талбайгаар үржүүлсэн байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Бид нар шингэний урсгалыг мэдэн шүү дээ. Голын урсгалыг аваад үзэх юм бол өргөн газараа намуухан болчдөг. Харин нарийссан хэсэг дээр ширүүн урсж эхэлдэг. Яг үүнтэй адилхан электронууд дамжуулагч нарийсах юм бол хурдсж эхэлнэ. Дамжуулагч өргөн болох юм бол удаашрна гэсэн. Тэгэхээр энд бол талбай томрох юм бол хурд буурчин, талбай багасвал хурд нэмэгдэнэ. Үндсэндээ энэ хоёрыг үржүүлэл үргэлж тогтмол байна гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэм учраас гүйдэл маань бол үргэлж тогтмол байна. Тэгэхээр өргөн нарийн янз бүрийн дамжуулагчдыг араас нь цуваа холбоход бүгднгээр нь гүйж байгаа гүйдэл тэнцүү байдаг. Тэм болохоор хөндлөө огтлын талбайгаар өргөн нарийн болоход хурд нь ихсэж багасах замаар гүйдлүүд нь бол бүгд ижилхэн байна гэсэн үг. За тэгээ эндээсээ бид нар энэ электроны дрифт хурдаа олох юм бол гүйдлийг хуваах нь нэг жижигхүүндх чөлөөт электроны тоог цэнэгээр үржүүлээд дамжуулагчийн хөндлөө огтлын талбайд хуваасантай тэнцүү гарах нэ. За тэгвэл одоо бүгдээрээ энэ хурдыг тооцоолж үзье. Ахуйн цахилгаан хэрэгслийн 205 мм диаметртэй дамжуулагч утсаар 5 ампер гүйдэл гүйж байв. Зэсийн нэг жижигхүүндх чөлөөт электроны тоо 8-ыг үржих нь 10-ын нэмэх 28 зэрэгт байдаг бол электроны дрифт хурдыг тодорхойлох гэсэн байна. Биднэрт хамгийн дөрөнд хурдыг тодорхойлохын тулд энд хөндлөө огтлын талбайг тодорхойлох хэрэгтэй. Энэ хөндлөө огтлын талбай маань бол цилиндр хэлбэртэй буюу тойрог хэлбэртэй зүйлийн талбай бол PD квадратыг хуваах нь 4 болно. Өөрөөр хэлбэл энд диаметрээр нь тооцсон байна. Үндсэндээ радиусаар нь тооцсон бол PR квадрат л байх ёстой шүү дээ. За тэгээд диаметрээр нь тооцсон учраас 4-ийн 1 PD квадрат энийгээ томьёонд оруулж бичээд нэг мөсөн бүх томьёонд оролцож байгаа гэж шүү дээ. Тооны машинд хийгээд ингээд бодох юм бол 118-ыг үржих нь 10-ын хасах 4 зэрэгт метр секунд. За 10-ын хасах 4 зэрэгт метр секунд гэдэг бол үндсэндээ маш өчүүхэн хурд 0.118 мм зай буюу ерөөсө хүний үсний диаметрийн чинээр зайг туулна гэсэн. Секунд тутамд маш удаан хөдөлдөг гэсэн үг байна шүү дээ. Цахилгаан гүйдэлд оролцож байгаа электроныг бол бид нар их хөвчлэн
их хурдан баг гэрлийн хурдаар урсдаг байх гэж зарим хүмүүс төсөөлдөг баг. Үнэн хэрэгдээ ерөөсөө тийм байхгүй. 5 ампер гүйдэл гэдэг бол хангалттай их гүйдэл, ус буцалгагчийг ажилуулахад хүрэлцээтэй гүйдэл гэж хэлж болно. 1 минутанд электронууд 7 мм зам туулж бүтэн цагт 42.5 см зам туулах нэ. Тэгэхээр энэ бол асар удаан урсдаг болохыг харуулж байна шүү дээ. За ингээд анхаарал хандуулсанд баярлалаа. Дараагийн хичээл хүртэл баярлалаа.